За сайн байцгаана уу хүүхдтэй. Өнөөдөр бид нар өмнөх хичээлийн баттгал хичээлээ үргэлжлүүлэн үзнэ. Өмнөх хичээлээр бид нар шулууны тэгштгэл бичих бодлогуудыг хичээлийг үзсэн. За эхний бодлого маань гэрийн даалгавар эхний бодлогод номер 103 дугаар хуудасны номер 117 гэсэн бодлого байлаа. Суудлын машины зам хугацааны графикийн хэсгийг үзүүлсэн. Энэ дээр бид нар аад нь машин ямар хурдтай явсан бэ гэсэн бодлогын эхний нөхцөлийг бодъё. За ингийн тул бүгдээрээ бодлого харъя. 117 дугаар бодлогын эхний график маань 1 байхад ийшээ x тэнхлэгийн дагуу хугацааг авсан байна. Y тэнхлэгийн дагуу замын хэмжээсийг авсан байна. За машин 1 цаг явхад 30 км явсан байна. 2 цаг явхад 60 км явсан байна. 3 цаг явхад 90 км явсан байна гэдгийг график дээрээс бид нар харж болно. За ингээд бидний замын график гэсээр зам гэдэг нь өөрөө юу вэ гэхээр хурд хугацааны үржүүр байх ёстой. За хурд хугацааны үржүүр гэхээр би наад нь S тэнцвэр B үржихэнтэй гэсэн энэ томьёог нь бичсэн байгаа. Хурд хугацааны үржүүр маань энэ юм бол бид нар нөгөө график дээрээс 1 цаг явах байхад зам маань 30 байна гэсэн. Тэгвэл хурдаа олох юм бол 30-ыг 1 туваахаар 30 буюу бидний хурд маань 30 км/цагийн хурдтай юм байна гэж багш нь эхний бодлогыг бодсон. За хоёр дахь нь 60 км байхад 60 км замыг хэдэн цаг туулах вэ гэсэн асуулт байсан. За бид нар тэгвэл график дээрээс харъя. 2 цаг байхад 60 байна. Энийг яаж олдсон бэ гэхээр бас нөгөө талаас физик дээр үүссэн томьёо ёсоор замыг хурданд харьцуулахаар хугацаа гарах ёстой. За тэгээд бид нар энэ дээрээс энэ хоёр дахь нь 2 цаг байхад 60 гэсэн томьёог эндээс гаргаад 2 цаг гэдгийг олж болно. За гуравт нь 4 цагт хэдэн км явах вэ гэсэн. 30-га 4-өөр үржүүлэхээр 120 км буюу график дээрээс бас 4 байхад 120 гэсэн цэгийг төвөггүй харж болно. За гээд машины явсан замыг олох томьёог бичих гэсэн. Тэгэхээр ер нь зам гэдэг маань өөрөө хурд хугацааны үржүүр учраас 30-ыг үржихэнтэй буюу бидний зам маань S тэнцүү 30-ыг хуваахантай гээд энэ замын томьёо маань гарч байгаа. За одоо бүгдээрээ 118 дугаар дасгал руу шилжиж 118 дугаар дасгал дээр 16 мянган литр усны багтаамжтай хоосон усан санг цоргоор дүүргэхэд зарцуулсан хугацаа ба энэ хугацаанд усан санд орсны усын хэмжээний график өгөгдсөн байгаа. За график дээрээс бүгдээрээ энэ цэгүүдийг сонгож харъя. За x тэнхлэгийн дагуу цаг хугацааг авсан байгаа. Y тэнхлэгийн дагуу усны хэмжээний нэгжийг авсан байгаа. За тэгэхээр бид нарт эхний 1-р цэгээр 1 байхад 4000 литр, 2 дахь цаг дээр 8000, 3 дахь цаг дээр 1200 гээд энэ хэмжээсүүд гарч байгаа. За энэ хэмжээсүүд маань Y тэнцүү 4000-ыг үржих x томьёогоор усны багтаамжийг олж болохоор томьёогоор энийг яаж гаргасан гэдгийг бүгдээрээ харъя. 1 байхад 4000, 2 байхад 8000, 3 байхад 1200 байна гэдэг маань өөрөө x буюу цаг нэмэгдэх тусам усны багтаамж маань бие биенээсээ 4000-аар ихсээд явсан байна. За тэгээ бид нар энэ усны хэмжээг олох томьёо бичээрэй гэсэн учраас 4000-ыг 1-ээр үржүүлэхээр 4000, 4000-ыг 2-оор үржүүлэхээр 8000, 4000-ыг 3-аар үржүүлэхээр 1200 гэдэг хугацаанаас хамаарсан учраас ийм томьёо бид нэр гаргалаа. За бэд нь усын үйлч гиснээс хойш 2 цагийн дараа усан сан хэдэн литр устай болох вэ гэсэн асуулт байсан. 2 цаг гэдээ биднэрт хугацаа өгсөн. Хугацааг бид нэр x-ээр тэмдэглэсэн учраас хугацааны x-ийн оронд 4000-ыг 2-оор үржүүлээд
бидний хэмжээ маань 8000 литр гарсан байна. За 3-т нь усан санг хэдэн цагт өргөх вэ гэсэн учраас анх 16,000 литр. Тэгээд хугацааг нь олох томьёогоо болохоор Y-ийг хуваах нь 4,000 буюу одоо 16,000-аад 4,000 хуваахаар 4 цаг гэсэн энэ хариу гарсан байна. За дараагийн бодлого маань тэгэхээр ер нь бид нарт координатын хавтгайд альва цэг тэмдэглэхдээ x буюу координатын абсцисс, y буюу координатын цэгийн y координатыг ординат гэж нэрлэдэг, x координатыг абсцисс гэж нэрлэдэг гэсэн 5 дугаар ангийн хичээлээ эргэн нэг санаарай. Графиктэй хичээл байгаа учраас өмнөх хичээлээ сэргээ санаж байна. За одоо үргэлжлүүлээд номер 119 дээр дараах шулууны тэгшдэглийг бичээрэй гэсэн бодлогууд байсан. Энийг бас жишээгээр багш нь тайлбарласан байгаа. Дээр нь энэ А гэсэн жишээг харъя. За цэгүүдээ сонирхъя. За цэг гэхээр бидний график дээр 0 байхад 0 байна, 2 байхад 2 байна, 4 байхад 4 байна, хасах 2 байхад хасах 2 байна гэсэн ийм шулуу ихний график дээр өгөгдсөн байна. За одоо бүгдээрээ координатаа харъя. 2 байхад 2, 4 байхад 4, хасах 2 байхад хасах 2. Эндээс ажиглахад координатын абсцисс буюу x маань ординат буюу y-тэйгээ тэнцүү харагдаж байна. Тэгэхээр бидний тэгштгэл маань y тэнцүү x боллоо. Шулууны тэгштгэл маань ийм хэлбэрт шилжиж байгаа. Энэ бодлогыг яаж бодвоо гэдгийг анхаарахад шулуун дээрээс цэгүүдээ сонгоод тэгээд хооронд хамаарлыг нь тогтоох ёстой байна. За энэ бодлогыг бодож аваагүй хүмүүс гүйцээж бодож аваарай. За үргэлжлүүлээд Б хувилбарыг нь бодъё. Б хувилбар маань за та хэд маань сурагчийнхаа график дээрээс хараарай. Багш нь энд харъя. Эхний цэг маань 2 байхад үүзэдтэй хасах 2, 0 байхад 0, хасах 2 байхад 2, хасах 4 байхад 4 буюу эндээс абсцисс ординатын хооронд дүгнэлт хийвэл абсцисс нь ординатынхаа эсрэг тэмдэгтэй хэмжигтүүнтэй тэнцүү байх нь. Нэмэх 2 байхад хасах 2, хасах 2 байхад нэмэх 2, хасах 4 байхад нэмэх 4. Тэгвэл бидний абсцисс нь ординатынхаа сөрөг тэмдэгтэй тэнцүү юм бол стандарт үрст орж бичвэл y тэнцүү хасах x гэсэн энэ хэлбэр маань гарч ирж байна. За Б графикийн хариу маань y тэнцүү хасах x гэж бодсон хүүхдүүд маань зөв байх нэ. За дараагийн В хэлбэрлэн шилжиж. В-гийн графикийг бүгдээрээ сурагчгээсээ хараарай. Багш нь шууд цэгүүдээ хэлж эхлэе. За мэдээж 0 байхад 0 байх нь байна. 2 байхад 1 байх нь байна. 4 байхад 2 байх нь байна. 6 байхад 3 байх нь байна. За тэгвэл бидний y буюу ординат нь x буюу абсциссаас 2 дахин бага байх нь. Тэгэхээр x-ийг 2 хуваахаар y тэнцүү 2-1x буюу бидний шулууны тэгштгэл маань 2-1x гэж гарах нэ. За тэгвэл бид нар графикт бодлогод өгөгдсөн тохиолдолд абсцисс ординат 2 хоорондоо ямар хамааралтай байна? Тэр хамаарлыг гаргаж ирэх нь. За цааш нь 120 дугаар бодлого. Графикийг бүгдээрээ сурах хүчиг дээрээс хараарай. За сурах хүчиг дээрээс харахад за эхний бодлого маань энэ улаанаар зурсан хэвтэй тэнхлэгийг харна. Тэгэхээр эхний бодлого маань y тэнцүү 0 буюу хэвтэй шугам байна. Дараагийнх нь y тэнцүү хасах 3 гэсэн цэгээр хэвтэй тэнхлэх маань бичигдсэн байгаа. За дараагийн график маань улаан нь босоогоор тэгээ y тэнхлэх дээр давхцсан байгаа учраас x0
x тэнцүү 0 гэсэн. За энэ бодлогыг бодохдоо жишээ 5 буюу жишээ 6-ыг сайн ажиглаж хараарай хүүхдүүд. Тэр бодлогонууд дээр энийг сайн тайлбарласан байгаа. Мөн эндээс та 6 бодлого бодож дуусны дараа бүгдээрээ нэг дүгнэлт хий. За дөрөвдүгээр хэлбэр дээр 4 гэсэн цэгийг дайрсан босоо шулуун байна. Босоо байхаар x тэнцүү 4 гэсэн цэгийг дайрсан шулуун гарах нь байна. Дээд дээр нь бас x тэнцүү хасах 3. Y дээр нь болохоор y тэнцүү 3 гэсэн хэвтэй шугам гарсан байна. За эндээс бид нар дүгнэлт хийхэд ямар дүгнэлтүүд гарч байна вэ гэхээр босоо шугам байх юм бол дандаа x тэнцүү хэлбэрээр бичигдэнэ. Хэвтэй шугамуд зурагдсан байх юм бол дандаа y гэсэн энэ утгуудаар бодлогоны маань А, Б, Y хэлбэрээр бичигдэх нь байна. За ингээд эхний 3 бодлого маань боллоо. За үргэлжлүүлээд багш нь гэрийн даалгаварт 121-р дасгалыг өгсөн. Одоо бид нар яах вэ гэхээр одоо үргэлжлүүлээд шугуулууныхын тэгшдэглүүд өгөгдөөд бид нар шулуунаа зурах байсан. За бүгдээр шулуунаа зуръя. За эхний бодлого маань y тэнцүү 6 гэсэн шугам. Y тэнцүү 6 гэдэг маань одоо биднийхаар энэ хэлбэр байна. 6 гэсэн яг босоо хэлбэрээр хэвтэй хэлбэрээр зурагдах хэрэгтэй юм байна. За дараагийнх маань x тэнцүү 3. Тэгэхээр x тэнцүү 3 байна гэдэг маань бидний энэ босоо хэлбэр маань зүв байх нэ. За багш нь энэ зурсан юун дээр тэмдэглэж харуулъя. За энэ босоо шугам зүв байх нэ. За дараагийнхан x тэнцүү хасах 3 гэсэн координат их маань энэ байна. Ийшээ 1 2 3 гэсэн нэг чиг дайраад босоо шугам. Тэгвэл бид нар яах нь вэ? Босоо шугам зүв байх нэ. За бүгдээр хийсэн дэвтэр дээрээ сайн хараад аваарай. За тэгээд зарим нэг нь засах нь байна. Энэ цагаанаар арилгасан зураас маань бидний босоо шугам болох нь шүү. За дараагийнхан y тэнцүү хасах 2 гэхээр бид нар энэ хасах 2 гэсэн цэгийг дайрсан энэ хэвтэй шугамыг хэлж байна. За дараа нь x тэнцүү 6 гэсэн энэ 6 гэсэн цэгийг дайрсан x тэнцүү гэсэн учраас энэ босоо шугам татагдах нь байна. За дараагийнх нь y тэнцүү хасах 3 гэсэн координат ихээс доошоо 1 2 3 энэ хасах 3 цэгийг дайрсан хэвтэй шугам татагдах нь. За энэ дээр хүүхдүүд их хвчлэн алдсан байсан. Энэ хичээлээ юу аваарай. Одоо x тэнцүү тэг гэсэн шулуун маань аль нэ гэхээр 0 гэсэн цэгийг дайрсан энэ босоо шугам хэлж байна. Энэ босоо шугам. Тэгэхээр бидний y тэнхлэх маань x тэнцүү тэг гэсэн шулууныг үүсгдэг юм байна. За одоо үргэлжлүүлээд 122 дугаар бодлогыг энэ маань бидний тайлбарлсан жишээний нэг маань дараах цэгүүд өгсөн тэгшгэлтэй шулуун дээр орших уу гэсэн асуулт байсан. За энийг 2 3 янзаар бодож болж байсан. Одоо эхний y тэнцүү x шулуу өгсөн байна аад нь. За 3 цэг оршино гэдгийг би шууд бичсэн байгаа. Энэ яаж орших вэ гэхээр эндээс харахад
авцаас нь орд нутгаа тэнцүү байх хэрэгтэй. Тэгвэл тэнцүү байгаа бүх цэгүүд оршино гэхээр А орших нь байна. Б орших нь байна. С орших нь байна. Д орших нь байна. Харин яагаад гэдгийг сая багш нар тайлбарласан. 3 3-тай тэнцүү, 12 12-тай тэнцүү, хасах 5 5-тай тэнцүү. За С яагаад оршихгүй байгаа вэ гэсэн асуулт гарч байна. С яагаад оршихгүй байгаа вэ гэхээр хасах 3 3 2 тэнцэхгүй байгаа учраас оршихгүй. За тэгвэл шулуун дээр цэг оршиж гин оршихгүй байна уу гэдгийг ингэж шалгах нь байна. Мөн за Б-д нь y-ийн 2x гэсэн шулуу өгсөн. Тэгэхээр А оршин гэдэг яагаад гэхээр абсцисийнхаа оронд цэгийнхаа координатыг ординатынхаа оронд цэгийнхаа координатыг. За эхний Ад нь 0 0 гэсэн цэг өгсөн учраас тэнцвүүлээд үзэхээр А оршиж байна. За дараа нь x-ийн оронд хасах 5, y-ийн оронд хасах 10-ыг орлуулахад үнэн байгаа учраас оршиж байна. Энэ худлаа гарсан учраас оршихгүй, энэ нь худлаа гарсан учраас оршихгүй байх нь байна. За энэний бодолтын зурагнуудыг тавьсан учраас та хэд бас юун дээрээс харж болно. За бичээ даавар хөвгдөд. За дараагийн Б бодлого нь бас адилхан. Одоо харин 123 дугаар арай өөр. Энэ маань яасан гэхээр координат цэгийн маань нэг координат нь мэдэгдэхгүй, нөгөө координат нь мэдэгдэж байгаа. Тэгээд энэ цэг шулууны дээр оршдог байхаар мэдэгдэж байвал координатыг ол гэсэн бодлого байсан. Энийг бид нар x-ийн оронд асуултын тэмдэг, y-ийн оронд 4 гэсэн цэгүүдэд орлуулахаар ийм тэгштгэл үүсээд эндээс яг нь асуултын тэмдэгний оронд буюу хувьсгчийн оронд 1 гэж олдож байгаа. Яг энэ адилаар бүх тэгштэглүүдийг би ингэж бодсон байгаа. За тэгэхээр бид нар өмнөх хичээлдэр юу ер нь сурж амжсан бэ гэхээр график зурж сурах ёстой юм байна. Энэ нь ямар үед вэ гэхээр x тэнцүү a хэлбэр, y тэнцүү b хэлбэртэй босоо шулуун хэвтэй графикуудыг зурж болох нь байна. График дээрээс цэгүүд өгөгдөөд тэндээс уг цэгийнхаа координатыг олж болох нь байна. Мөн уг график шулуун дээр маань цэг оршиж байна уу, оршихгүй байна уу гэдгийг тодорхойлж сурнаа гэсэн. За өнөөдрийн хичээл маань баттгал хичээл учраас хуудас 105-ын энэ гэрийн даалгаврыг бүгдээрээ сайн бодоод ирээрэй. Хуудас 105, номер 125-аас 126, давтах дасгалын 148-аас 145-аас 148, өөрийнхөө сороорогийн 1-ээс 8. За эдгээр дасгалуудыг давтаарай гэж хүсэж байна.